Сайн уу? Пицца Актаа маань сонирхолтой кино танилцуулъя. Киноны нэр бол Termarum. Энэ бол 2022 онд Netflix орсон Японы аниме юм аа. Киноны гол үйл явдал Lucius хэмээх эхний Ромын эзэнт гүрний архитекторын талаар гарна. Цаг хугацааны хувьд манай эртний 128 онд байх бөгөөд Lucius халуун усны газар барих шинэлэг санаануудыг хүслэн болж аавынхаа барьсан нийтийн халуун усны газар сууж байхдаа саламсргүй усны гүнд ороод орчин цагийн Японы халуун усны газар гарч ирдэг. Анги бүртээ инхүү цаг хугацаа, орон зай аялал хийж өөрөөр шинэлэг санаануудыг авч өөрийн амьдарч буй Ромын эзэнт гүрний үедээ авч ирдэг тухай өгүүлдэг сонирхолтой аниме байгаа. Киног яагаад үзэх хэрэгтэй вэ? Нэгт халуун ус буюу Японоор онсен гэх соёлын талаар илүү их мэдээлэлтэй болж авна. Хоёрт цаг хугацааны аяллаар явдаг кинонд дуртай бол маш сонирхолтой талаас нь гаргаж ирсэн. Гуравт мөн анимегийн төгсгөлд бодит амьдрал дээр онсен Японд ямар байдаг талаар богино мэдээлэл өгдөг. За тэгээд сонирхоод үзээрэй. Бас өөр сонирхолтой кинонууд танилцуулах болохоор Pizza Active-да follow, subscribe хийгээрэй. Bye.